За сайн байцгаана уу? За уншлага сонсох өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн уншлагаар тэр чиний талаар юу бодож байна вэ гэсэн сэдвтэй уншлага хийх гэж байна. За сонголтын 1 2 3 тэ 1 2 3 3 картыг тавьсан байна. За та мэдрэмжээрээ сонголтоо хийгээд өөрийнхөө сонгосон картыг time stamp хэсгээс сонгож үзээрэй. За энэ удаагийн уншлага бас нэмэлт хэсэгтээ явагдана. За сая уншлагын явцад ерөнхийдөө 1-р хувилбар, 2-р хувилбар, 3-р хувилбарууд дээр дандаа 2 асуулт нэмэлтээр уншигдсан байгаа. За таныг сонголтоо хийсэн гэж найдаж байна. За 1-р группийн уншлагад удахгүй орё. За Ютакаса гэдэг карт нь болохоор 3-р группийн уншлагыг хамгийн сүүлд уншина. За 2-р группийн уншлагыг бас дараа нь унших учраас за 1-р группийн уншлагадаа оръё. За энэ хавьяас эхлэх нь зөв юм байна. За 1-р групп. Эхний сонгосон карт болохоор тийм Яксук буюу амлалт гэсэн картыг та сонгожээ. Амлалт. За амлалт картаар бол тий өөрөө өөртөө өгсөн амлалт байж болно. За хин нэгэнд өгсөн амлалт бас байж болно. Хүн бас яг өөрөө өөртөө бас амлалдаг шүү дээ тий. За би одоо энэ цагаас хойш тэхгүй, ингэхгүй. Одоо магадгүй буруу зуршил. Одоо хин нэгнийг хянах гэсэн хяналт одоо ер нь юу ч байж болдог шүү дээ тий. За тийм байдлаар амлалтын хөзрийг сонгожээ. За энэ амлалт хөзөр нь өөрөө одоо мессеж карт байдیں۔ Өнөөдрийн сонголтын карт маань ийм мессеж карттай. За эхлээд мессеж картнаасаа эхлэхгүйгээр за 1-р группийн уншлагын төгсгөлд мессеж картыг одоо дэлгэрэнгүй уншиж өгнө гэсэн үг шүү. За 1-р группийн эхний сонгосон карт болохоор за энэ Ten of Swords, Ace of Swords, 6-гийн Pentacles үү? 6 of Swords, 5 of Swords, Ace of Pentacles, the Emperor card, the Knight of Cups. Sorry. За Wheel of Fortune картууд сонгогджээ. За эдгээр картуудаар яг юуг илэрхийлэх гээд байна вэ гэхээр за таны одоо яг юм маш одоо нийт картын уншилт маш тийм хүчтэй амбицтай байгаа байлиг тий. Тэр хүн чиний талаар одоо яг юу бодож байна вэ гэд сэдвээр тайлаад уншихад за 10-ийн Swords гэдэг биш 10-ийн энэ Wands гэдэг картаар болохоор чамайг болохоор нэлээ юм одоо ачаалалтай тий их зүйлийг бодож их зүйлийг үүрж явдаг одоо нэг өөртөө нэлээ юм агцсан маягийн ачаа үүрж явдаг хүн гэж энэ хүн ихний одоо таны талаар боддог бодол нь бол ийм байна. Амьдралдаа нэлээ их олон юмыг одоо давжсан, туулсан, нэлээ их юм үзсэн. За одоо манайхаар бол нэг өхөөс үстэйг үзсэн хүн гэж нэг ярьдаг шиг нэлээ юм ачаалалтай за ингэж амьдралыг авч явахын төлөө өөртөө агцсан гэмээр ачаа үүрж явдаг хүн гэж ингэж үзээд байна л да. Заримдаа энэ Ace of Swords гэдгээр юу хэлэхээр заримдаа ингэж одоо өөртөө чинь ингэж ойртоход ингэж хэцүү санагддаг. Тэ? Ийм их ачаалалтай ачаа үүрсэн хүнд одоо ингэж нэг ойртоход өөрт нь баг нэмэлтээр ингэ заримдаа ингэж одоо нэг тийм дарамт болмоор ч юм шиг тий өөрөө ч бас нэг ачааных нэг хэсэг болчмоор юм шиг санагддаг учраас одоо ойртоход ингэ жоохон хэцүү санагддаг гэсэн үг. За тэгээд таныг бас одоо яг юу гэж хардаг вэхээр бас энэ хүн жоохон одоо ядраад байгаа гэж магадгүй ачаалал нэгтсэн байгаа учраас нэг жоохон тийм ядарсан царай таарагддаг ч юм уу жоохон ирч хүчгүй юм шиг жоохон нэг тийм ядраад байгаа мудаа гэсэн маягаар ингэж хардаг гэсэн үг ихний үзрээр. За Ace of Swords гэдэг энэ хөзөр дээр яг юу хэлэх гээд байна вэ гэхээр
чамайг маш юм тийм ухаалаг тэгээ шийдвэртэй үнэнч тийм хэрвээ альва нэг асуудлыг ингээд шийдчих юм бол нэг заавал яваагүй гэдэг шиг ингээд тас төс шийддэг хүн. Тэгээ ямар нэгэн байдлаар тийм одоо нэлээ худлаа ярьдаггүй шудраг хүн. Тэгээ шулуухан одоо юу бодож санаж байгаагаа ингээд шулуухан хэлждэг хүн гэж боддог. Тэгээ чамтай ингээд ярилцаад үзэхэд яг яадвэ гэхээр одоо яг нэг өөрөө ингээд нүд нээж өгдөг гэж байгаа байхгүй одоо ингээд харах өнцг нь өөр, ярих хэлбэр нь өөр, шулуухан төстас ингээд ярьцдаг болохоор өөрийнх нь ингээд нүдийг нээж өгдөг хүн гэж боддог байгаа. За Six of Pentacles үзрээр яг юуг илэрхийлэх гэхээр өөрийг чинь нэлээ ингээд нэг те одоо ингээд нэлээ юм өглөгч юм одоо байгаа юмаа ингээд хүнд бас ингээд өгчдөг тий. Тэгээд ингээд хүнд туслах дуртай ингээд өглөгч. За ер нь тэгээд өөртөө ингээд байгааг ер нь тий ингээд хүмүүст ингээд одоо аль болох ингээд хүмүүст хүртээлтэй байдаг гэж ингэж боддгоо гэсэн үг шүү. Тэгээд өөрөө бол тий одоо тэр хүний хувьд бол нэлээд үн цэнтэй санагддаг. Одоо өөрсгөн нь олон хүмүүст одоо ингээд хүртээлтэй, тараалтай ингээд одоо юу гэдэг ингээд хүн болгоныг ингээд хэнийг ч гомдоохгүй ингээд одоо харьцаад байдаг юм шиг. За нэг иймэрхүү сэтгэл төрдгөө гэсэн үг. За Five of Pentacles үзрээр болохоор тэр хүн яг яаж өгнө гэхээр жоохон дотроо айдастай байгааг илэрхийлж байгаа. Чамааг магадгүй алдахаас айж байгаа. Эсвэл одоо өөрийгөө нэг чиний хувьд те нэг тийм хэрэгцээтэй хүн нь биш ч юм уу, тийм хангалттай хүн нь биш ч юм уу гэсэн ийм бодлууд бас орж ирдгээ. Тэгээд жоохон тийм ганцаараа те жоохон ингээд дутууч юм шиг ийм нэг одоо хийх гэж байгаа хүн шиг юм шиг нэг ийм мэдрэмжүүд тэр хүнд орж ирдгээ гэсэн үг. Өөрийн чинь талаар бодохдоо. За, Ace of Pentacles гэдэг энэ үзрээр болохоор яг юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо энэ бол шинэ одоо эхлэлийг илэрхийлдэг үзэр байхгүй юу? Хэл орооцолтод тий. Тэгэхээр энэ үзрээр болохоор тий бодтойгоор тийм жоохон тогтвор суршилтай харилцааны тий жинхэнэ одоо ингээ эхлэлийг нь тавихыг хүсэж байгаа. Тий. Өөртөө чинь ийм бодлоготой байдаг ч алдчихаас айчихгүй гэж бодож байгаа учраас одоо шинээр эхлэхийг хүсэж байгаа л гэсэн үг тийм. Бодит тийм харьцааны одоо эхлүүлэхийг хүсэж байна гэсэн үг тийм өөртөө чинь. За тэгээ энэ нь болохоор тий одоо яг зүгээр нэг тийм яриа бол биш. Зүгээр ингээд бүр яг ингээд бодитоор л одоо яг ингээд харьцаа холбоог эхлүүлэхийг хүсэж байгааг хэлж байгаа шүү дээ. За Emperor картаар юу гэлж нэхэр чамайг маш өндрөөр үнэлдэг. Ингээд амьдрал төвчнөө олон зовлон үзсэн, шудраг шулуухан зантай, хүмүүст өглөгч дуусч. За тэгэл ер нь ингээд аль сайнаар ингэж боддог учраас өөрөө чинь одоо тэр хүний хувьд та айгуу нэг тийм тий өндөрлөг тий өндөрт байдаг хүн шиг тэгээд нэг юм юу гэх юм бэ? Маш өндрөөр үнэлдэг л гэсэн үг тий өөрөө чинь талаар одоо ямар нэгэн тийм одоо маш л их тийм сайхан хүн гэсэн тийм их одоо юугаар өндрөөр үнэлж боддгоо. Өөрийнхөө нүд маш үн цэнтэй хүн гэж бас боддог. Хүндэлмээр хүн. Гол юм нь хүндэлмээр хүн гэж боддог шүү дээ. Хүмүүсийн харьцаа янз бүр байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийг чинь хүндэлмээр хүн. Одоо амьдралын туршлагатай одоо юу гэдгийг одоо ингээд үтсэн харсан юм ихтэй одоо хүндэлмээр хүн гэдэг нэг хүнд түшигтэй. Тэгээд үнэн шударгыг ер нь нэг тийм одоо үнэн шударгын талд байдаг тийм хүндэлмээр хүн гэж боддгоо гэдэг. За Knight of Cups гэдэг энэ хөзрөөр болохоор яг юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ хүн чамд одоо айгу тийм романтик сэтгэл бас ингээд агуулдаг гэсэн үг. Чамд сэтгэлтэй Cups гэдэг нь хайрын хөзрийг илэрхийлж байгаа л да. Тэгээд яг нөгөө үйлдэл хийгээгүй хайралтай байна ингээд
хайртай сэтгэлтэй гэдгийг ингээд дотроо мэдж байгаа, чамайг хүндэлдэг гэдгээ мэдж байгаа. Тэгсэн хэрнээ нэгсэндээ морин хөдлөөгүй ингээд давхаагүй яваагүй байгаа байхгүй. Тэгэхээр ингээд одоо нэгсэндээ жоохон тийм зогсон одоо удаан хэлбэрээр урагшилж байгаа картыг хэлж байгаа юм л да. Тэгээд энэ болохоор одоо чамд сэтгэлтэй чамд руу ойртож одоо хэлж сэтгэлээ илэрхийлэхийг бол хүсэж байгаа. Сэтгэл мэдрэмжээ одоо илэрхийлэхийг хүсэж байгаа боловч маш тийм зөөлөн болгоомжтойгоор хандаж урагшилж байгаа байдлыг илэрхийлж байгаа гэсэн үзэр шүү. За Wheel of Fortune үзэр яг юу хэлэх гээд байна вэ? Энэ болохоор хувь тавилангийн үзэр одоо юмны цаг хугацааг илэрхийлдэг хувь тавилангийн үзэр. За та хоёрын уулзалт болохоор тийм зүгээр нэг уулзсан уулзалт учрал бол ерөөсөө биш ээ. Цаг хугацаа бол тийм одоо ингээд өөрчлөгдөж байна. Тийм аз тийм эргэлт ирж гинэ гэж танд одоо хэлэх гээд байна л да энэ үзрүүдээр. Өмнө нь танд ингэж магадгүй энэ жоохон өнгөрсөн ийм ачаал авч үлдсэн өнөөдрийн хүртэл ингээд ганцаараа хичээ зүтгээд ингээд ихтцэн юм шиг агтсан юм шиг ачааллыг өөрөд ирж байгаа нь магадгүй урд өмнө өнгөрсөн харьцаанд авсан одоо ачаал байх. Тэгтээ болохоор одоо бол аз шинэ эргэлтийн цаг ирж шүү гэдгийг одоо нэгсэндээ энэ картаар илэрхийлээд байгаа маа тийм Wheel of Fortune гэсэн картаар. За нэгтгээд одоо яг юу гэж хэлэх гээд байна гэдэг ингээд ихээр тий тэр хүн бол танд сэтгэлтэй. Чамайг маш өндрөөр үнэлдэг хөө. Тэгээ энэ харьцааг одоо жинкнээсээ яг бодитоор эхлүүлэхийг ингээд хүсэж байна. Ace of Pentacles картын бодитоор жинкнээр эхлүүлмээр байна. Гэхдээ нэг юм дотроо нэг юм эргэлзээтэй байгаа. Өөрөө чинь одоо намайг одоо тий тоохлоо. Ишөө бүр одоо би баг нэг дарамтай ачаа юм шиг ингээд бол тэр талаасаа ингээд харчих чулуу гэд ингээд эргэлзээд байгаа гэсэн үг ш. Өөртөө нэгсэндээ итгэлгүй байгаа учраас эргэлзээд урагшилж чадахгүй айгуу тийм бодлоготой ингээд яг яах гэж байгаа нь яг өөрөө чинь зүгээс харах юм бол яг яах гэж байгааг нь мэддэхгүй нэг тийм дүлгэнсэн л хүн байгаа болоо гэж хэлэх гээд байна. Өөрт чинь хүрэх хэцүү санагддаг байхгүй тий. Өндрөл ер нь нэг өөрөөсөө өндөрлөгийн хөндлөө одоо нэг тийм үйлдэл хийх үг хэлэх энэ төр айгу хэцүү байдаг шүү дээ. За яг тиймэрхүү мэдрэмжэн дээрээ байгаа гэсэн үг. Тэгээ яг өөрт нь болохоор яг яагаад юм гэхээр өөрийг чинь ингээд алдмааргүй байна гэсэн нэг тийм алдаж болохгүй энэ одоо айгу сайн хүн те энэ одоо ихнэр болгодог юм нөхрөө болгодог юм за ийм байвал одоо айгу сайн хүн. Гэхдээ энэ хүнд би өөрөө зохицох хүн мөн үү? Би яг энэ хүнд одоо хангалттай тий хэрэгцээтэй хүн мөн үү гэдэг талаасаа нэгсэнд өөртөө айгу зөрчилдөж байгаа гэж байгааг илэрхийлээд байгаа шүү. Тэгэхээр энэ хүн болохоор өөрөө чинь зүгээр нэг юм карааш бол биш тий. Амьдралдаа яг ингээд хамт байхад гэдэг талаас ингээд айгу бодтойгоор юмыг хараад байгаа гэсэн бодтойгоор. Тий. Нэг бодлогогүйгээр одоо ингэж үйлдэл хийхгүй айгу бодтойгоор ирээдүг төсөөлж бодож үйлдэл хийх үү яах үү гэдгийг одоо ингэж бодоод байгаа хүн гэж хэлэх гээд байгаа шүү тийм. Гэтэ ер нь энэ Wheel of Fortune үзрээр яаж юм хэрэг харилцаанд тийм бас үйл хөдлөл ингэдэг энэ Wheel of Fortune чинь амьдралын хүрд эргэжээдэг гэдэг тий. Одоо нэгдүгürt цаг хугацаа нэрсэн, хоёрдугаарт бас амьдралын хүрд ингэж эргэжээдэг учраас тий. Энэ харилцаа удахгүй хөдөлгөөнд орж эхэлнэ гэдгийг бас илэрхийлээд байгаа. Энд эхлэлийн карт байна. Энд одоо тийм өөрчлөлт орж эхлэхийг илэрхийлж байгаа хөзрүүд гарч ирээд байгаа байхгүй юу? За энэ нэгдүгээр группийн төгсгөлд одоо ер нь бол тий эхний одоо эхнийхээ нөгөө Япон мессеж картыг одоо орчуулад уншиж өгөөд энэ яг өөрийн сонголтын карт учраас танд яг энэ уншлагтаа одоо утга санаа нээлтгүй байсан ч гэсэн танд хэрэгтэй байгаа учраас та өөрөө энэ картыг нэг юугаараа сонгосон баха тийм мэдрэмжээрээ сонгосон баха. За энэ хөдөр амлалт гэрээ гэсэн үг. Тийм ариун тангарагч гэсэн утгатай тийм. Тэгэхээр нэгсэндээ тангаргалсан амлсан гэсэн утгыг. За түрүүн танд уншлагын ихэнх хэсэгт за та өөртөө амлсан байж магадгүй эсвэл магадгүй те хин нэгэн үнэхээр миний амьдралын хувьд тавин таархал хүн биш бол би ахиж одоо хизээч ийм
одоо энэ ачаалал үүрсэн энэ шиг юм харьцаанд орохгүй байж гэдэг юм нэг иймэрхүү танд өөрөө амлсан амлалт байгаа учраас та энэ мессежийг сонгосон болов гэж ингэж бодох гээд байна л та тийм. За энэ мессежийн одоо энэ мессежний карт номноос нь одоо танд яг тохирсон одоо мессежийг одоо уншиж хүргэнэ. За ирж байгаа мессеж нь яг юу гэж байна гэхээр тийм амлалт биелэх цаг нь иржээ. Энэ нь өнгөрсөнд таны хэн нэгэн чухал хүнтэй хийсэн амлалт байж болно. Энэ велопортын хөзөрдөр магадгүй урд насантаа энэ амьдралдаа ингэж учраад гэсэн амлалт байж болно. Эсвэл та өөрөө ахиж тодорхой бус одоо нэг тий өөрт чинь ачаалал болох ийм харьцаанд ахиж орохгүй гэсэн амлалт басч байж болно. Энийг бол та яг өөрийнхөө нөхцөл дээр тохируулж ойлгоорой гэж хэлмээр байна. За өөрийнхөө тий дотоодтой амлалцсан амлалт бас байгаа шүү дээ. За зүрхнийхээ гүнд нуугдаж буй чухал амлалтаа санах цаг ирлээ. Өнөөг хүртэлх таны бүх туршлага одоо хоорондоо холбогдож цаг хугацааны явцад тэр амлалт биелэх шатандаа орж байна. Одоо бол бэлдэх хэрэгтэй гэж шүү. Юмд өөрчлөлт орох цаг ирээд байгаа учраас таныг өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэж сэтгэл зүгээ тийм ээ. Би сэтгэл зүгээ бэлдэхийг хэлж байна. За нөгөө хүний сэтгэл болохоор яг ямар байна вэ? Тэр хүн тантай хийсэн амлалтаа маш сайн санаж байгаа гэж байна. Магадгүй урд наснд таарсан учраас өнөөдөр тантай тийм та өндөрлөгийн магадгүй жоох ихчмэд хүнч байж магадгүй шүү. Тэг ихчмэд юм ахмад хүн. Тэгэнгүүт энэ хүн насаар бага залуу жоохон байгаа тиймэрхүү ч хүмүүс байгаа. За тэр нь болохоор яг яаж өнөхөр сүнслэг төвшөнд ерөөсөө одоо тэр бодит энэ амьдралын нас хамаагүй гэдэг шүү гэдэг нэг юмыг тийм ойлгож аваарэ гэж бас дундуур нь хэлмээр байна тийм. Ягаад бол хоорондоо хэрэг урд насны учрал ерөөл бол хоорондоо амлсан байдаг байхгүй тийм. За тэр хүний тийм амлалтаа маш сайн санаж байна. Тэр амлалтаа биелүүлэхийн тулд төлөвлөгөөгөө зохицуулж боломж бүрийг ашиглаж чимээгүйхэн удаанаар ирж байгаа гэж байна. Чимээгүйхэн удаанаар ирж хичээж байгаа. Тиймээс та хизээж хүлээн авахд бэлэн байгаарай гэсэн байна. Өөрийгөө бэлдээрэй л гэж дахин хэлээд тий. За картууд нөгөө affirmation хэсэгтэй байхгүй юу? За тэр нь болохоор юу гэж юм нэхэр те. За би энэ мессежийг хүлээж авлаа. Надад зориулагдсан мессеж юм байна гэж хэрв таны сэтгэлд одоо таалагдвал та комент хэсэг дээр штачки өцгөдө окимашо гэж байгаа. За энэ юу гэж байгаа болохоор одоо өөрийгөө бэлдээ. Суурэ урдчлан бэлдээ гэсэн. Одоо энэ гоё харьцааг эхлүүлэхийн тулд хүн нөгөө суурэ бэлддэг шүү дээ, тийм ээ. Сэтгэл зүгээ бие. За ерөнхийдөө утга санаа тэрийг илэрхийлж байгаа. Амьдралдаа хүртэлтэй хүнийг хүлээж авах орон зай хүртэл хэрэгтэй гэдэг шүү дээ. Шинэ хүнийг хүлээж авах орон зай. Ганцаараа магадгүй ачаалал дүүрээд хинт ч одоо нэг ачаалал дүүрүүлэхгүй ингээ яваа сурцсан хүн чинь хажуудаа хин нэг оруулаад ирэхээр шал өөр одоо орчин нөхцөл одоо гарч ирнэ шүү дээ. За тэгэхээр би хүнийг хүлээж авахгүй гэсэн нэг юм бодолтой байгаад хар шинэ хүн орж ирдэггүй гэсэн үг. Ягаад гэвэл та өөрөө энергийн төвшөнд блок хийж ийн гэсэн үг байхгүй юу? За хэрв та тийм хүсэлгүй хин нэгнийг шинэ амьдралдаа амлсан хин нэг нь үнэхээр байдаг бол миний амьдралд орж ирэхийг одоо орж ирээсэ гэж хүсэж ивэл суурэ урдчлан бэлдээ гэсэн affirmation байгаа байхгүй тий. За би бэлтгэл ажилдаа орё гэдэг шиг тийм ээ. Ямарваа нэг юм ихлүүлэхэд бэлтгэл хийдэг шүү дээ. За тийм утгатай мессеж ирж байна. За танд. За хоёрдугаар энэ уншлага маань одоо нэмэлт хэсэгтэй. За нэмэлт хэсгээр яг юуг үзэх вэ? За тэр асуулт нь болохоор тий. Тэр чамайг үнэхээр хайрлах уу гэж. Нэгдүгээр асуулт нь. Тэр таны амьдралд яг гэсүг буюу амлалт хийгээд одоо урд наснаас ч юм шүү. Эсвэл энэ аль нэг юундаа тохироод ирж байгаа энэ хүн маань үнэхээр таныг одоо хайрлах уу? Тийм. Хайрладаг уу? Тийм. Гэж нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт нь болохоор тэр яагаад одоо тийм алхам хийхгүй байгаад байгаа вэ гэдгийг. За энэ хоёр асуултан дээр нэлээд төвлөрөөд өшөө гүн гүнзгий тий одоо уудалж үзнэ л гэсэн үг дараагийн нэмэлт хэсгээр. За хэрв та сонирхох юм бол тэгээд нэмэлтийг
Facebook группний пэйж хуудас руу мессенжер чат бичээд орж ирээрэй. Нэмэлт авъя гэдгээд. За уншлах сонсон танд баярлалаа. За одоо 2 дугаар группийн уншлага эхлэж байна. За 2 дугаар группийн сонголтын картууд. За Nine of Sticks, Devil, The Hanged Man. За Two of Sticks, Strange. За Six of Cups. Жохон карт марта хурдан дэлгээ явчихж байгаа. Дэлгэхэд карт яах вэ, тийм ээ? Дэлгэцний дараагийн уншлага сонсох учраас айл болох цагийг л өмнөх гэдэг болсон шүү дээ. За стайро гэдэг нь болохоор одоо яг нэг одоо сэтгэлээ илэрхийлэх, нээх, ярилцах гэсэн утгатай. За энэ хөзрийг болохоор хамгийн сүүлд нь уншаад одоо утгыг нь одоо хэлье гэж бодож байна. За эхлээд тарууд хөзрийнхөө уншлаганд орчё. За тарууд хөзөр. За Nine of Wands хөзрөөр юг илэрхийлж байна гэхээр тий. Чамаас яг ингээд нэг өөрийгөө жоохон хамгаалсан, жоохон тусгаарлах гэсэн жоохон тийм одоо юу гэдгийг ингээд жоохон зай барих гэсэн тийм бага зэрэг болгоомжилсан байгааг илэрхийлж байна. Тийм. Одоо ягаад гэвэл дахиад ингээд шархлахгүй байгаа тийм. Жоохон юм хаалттай хамгаалттай гэсэн байгааг илэрхийлээд байна л да тийм. Эргэж нэг тийм шархлахаас айгаад байгаа нэг тиймэрхүү сэтгэл байна тийм. Нэг л хаалттай хамгаалалтай байгаа байдлыг. За Devil үзэр нь болохоор тийм чамд маш их татагдсан тийм маш их хүчтэйгээр татагдсан тийм хүчтэй хүсэл төрсөн бүр. Тийм хүчтэйгээр татагдсан таталцал үүссэн гэдэг тийм. Чамааг одоо нэг тийм чи болохоор одоо тэр хүний толгооноос бүр гарахгүй байна л да тэр бодол санаанаас нь гарахгүй байгаа гэсэн хэрнээ ингээд өөрийгөө хамгаалсан байдалтай. Бас энэ дээр яагаад вэ гэд ингээд өөрөөсөө асуугаад гайхсан байдалтай байгааг илэрхийлж энэ дээр бүр sex max гэж бичсэн. Ер нь их огцом хамааралтай тэр виноны зураг ер нь бас ингэ нэг тийм айгу тийм юу яасан байна тийм огцмоор таталцсан гэдгийг илэрхийлж шүү дээ. За Hanged Man гэдэг хөзөр болохоор юу хэлэх гээд байна вэ гэхээр тийм чамайг яг ингээд ойлгохгүй чичээж ин юмыг одоо нэг уруу нөгөө талаас нь нөгөө өнцгөөс нь өөр байдлаар одоо хүмүүс ингэж чамайг ийм л гэж хардаг бол чамайг арай өөр өнцгөөс өөр байдлаар харах гэж одоо хичээж оролдож байгаа гэсэн үг. За тийм байгаа учраас одоо энэ харьцаан дээр жоохон төр зургийн юм одоо зогсонгүй байдалтай байгаа байх харьцаа яг яасан мэддэхгүй нэг тийм ярилцахгүй энэ стайро гэдэг үзэртэй холбогдоход ч гэсэн ер нь сайн ярилцаж ойлголцоогүй. Гэхдээ хин нэгийг одоо жоохон шаргалж гомдоосон байдалтай. За тэгээд чамайг ойлгохыг хичээж байгаа боловч одоо бас өөрийгөө ингэ шархлуулахыг хүсэхгүй яг тэр байдал дээр ингээд нэг жоохон зай завсар авцсан байгаа байдлыг илэрхийлээд байгаа гэсэн үг шинэ дээр үзрүүдээр. За Two of Wands үзэр. Энэ үзэр маань болохоор тэ ирээдүйд болохоор чамтай холбоотой төлөвлөгөө бол бодож байна. Тэгээ бит хоёр одоо яг яасан дээр үү цааштай тий гэдэг дээрээ л бодоод байна гэсэн үг. Тийм цаашдаа энэ харьцаагаа яасан дээрөө тий. Тэгээд чам руу үйлдэл хийж алхам хийх үү яах уу гэдэг дээр одоо яг л ингээл тооцоолол бодоол байж байгаа шүү. Ирээдүйд хамт байхын тулд яах ёстой вэ тий? Эсвэл одоо хамт байхгүй бол яах ёстой вэ? Ер нь ингээл ерөөсөө ирээдүйнхээ талаар чамтай хамт байхгүй хоёрынхаа тал дээр ингээд одоо нэгсэнтэй төлөвлөлөөд бодоод байгаа л гэсэн үг тий. Шийдвэр гаргах гал одоо яасан дээр үгүй ер нь өөрийг чинь ойлгох гэж аль болох ингээд хичээж ин л да маш ихээр маш их хүчтэйгээр татагдаад байна тий. Энэ магадгүй 3 дахь харьцааны хүмүүс ч байх магадлал бас нэг жоохон тиймэрхүү мэдрэмж орж ирж л байна тий. За Strange үзрээр юу илэрхийлэх гээд байна. Чамааг болохоор ингээд маш их тийм сэтгэл татам хүн гинэ тий. Хүчтэйгээр сэтгэл татам ингээд одоо ингээд өөрт ч юм гээд маш хүчтэй татагдаад байгаа болохоор одоо тийм маш ингээд хүнийг ингээд хүчтэйгээр татдаг хүн л гэж ингээд өөрийг чинь хараад байл та. Тэгээд бас өөрийг нь ингээд барьж жоохон гэж хянах хэмжээний тийм хүчтэй хүн гэж
бодож байна да таны талаар. За Six of Wands гэдэг энэ хүзүр те. Чи болохоор тэр хүнд одоо ингээд айгүй тийм дотн мэдрэмж өгдөг. Зарим үед нэг soul mate гэж хэлдэг шүү дээ. Soul mate чиг заяаны хан шиг нь ингээд одоо тийм нилээн өнгөрсөнд ингээд бас холбогдож исэн юм шиг мэдрэмж тийм одоо хуучин урд өмнө таньдагч байсан юм шиг те. Нэг өмнө нэг мэддэг байсан хүнтэйгээ уулзсан юм шиг яг ийм нэг тийм soul mate-ийн харьцаа шиг ийм гүн гүнзгий ийм нэг ийм таталцал тэгээд нэг тийм халуун дулаан мэдрэмж тэгэл ер нь одоо та хоёр хичнээн одоо уулзаад уулзраад удаагүй байгаа ч гэсэн тэр хүнд аль хэзээний чиний талаар мэддгийн юм шиг тиймэрхүү сэтгэлдлүүдийг төрүүлдэг гэж байна. За Knight of Wands үзэр маань яг юу хэлэх гээд байна те. Тэр чам руу маш их хүсэлтэй байгаа ингээд татагдсан маш их хүсэлтэй. Ойртож алхам хийх хүслээр бол дүүрэн байгаа. Одоо энэ доороос нь зөв нэг ингээд шатчин гэсэн шиг үү те. Тэгээд яах гэж нэхэр ингээд нэг гинтийн докторгоо одоо яг нэг дүрлцсэн гал шиг юм энергитэй байгаа байхгүй юу? Одоо тэгэхээр тэр хүсэл нь тийм хүчтэйгээр хурдхан шиг очимоор одоо тийм ингээр ярих юм бол хурдхан шиг гүгээд очимоор хурдхан шиг дахиж очимоор яг нэг иймэрхүү мэдрэмж сэтгэлдлүүдийг төрүүлээд байж байгаа гэдэг байгаа байхгүй тэр хүн таны талаар бодохдоо тийм. За Nine of Pentacles үзэр мөн болохоор тийм чамайг өөрийн гэсэн үн цэнтэй, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, өөрийн гэсэн тийм хүсэл мөрөөдлийнхөө төлөө баг ингээд хийх юм хийчихсэн одоо бие даацсан тийм. Тэгээ хүсэл нь юу гэдэг лээ? Одоо тийм нэг өөрийн гэсэн тийм байр суурьтай, хүсэл мөрөөдөлтэй хийх юмдаа хүрсэн өөртөө сэтгэл хангалуун байдаг тийм амархан одоо тэгэж хүрчээр төвшний хүн гэж боддоггүй гэж бас тэгж гаргаж ирж байгаа тийм. За тэгээд ингээд саяын хүзрүүдэд нийтэд нэвтрээд унших юм бол яг юу хэлэх гээд байна хэр те. Энэ хүн чиний талаар бодохдоо маш онцгой нэгэн. Маш хүнийг татах хүчтэй. Тэгээ хүнийг сорон зшгэл татдаг. Тэгтээ хүнийг тэгж амархан өөртөө ойртуулах хүн биш ээ гэж үздэг гэсэн үг. За энэ дээр бас энэ devil mavil гэж жоохон тийм доод төвшний энерги юмнууд бол байгаад байгаа тийм. Чамд хүчтэй татагдсан тэр одоо нэг татагдсан одоо бодол сэтгэлдээ хөдлөгдөд айгүй хурдан чам дээр очихыг хүсдэг энэ төр. Бас нэг тим юм байна тийм нэг бодонгууд хурдхан шиг гүйж чад уулзмаар энэ төр санагддаг. Тиймэрхүү энергиуд бас гарч ирж байгаа шүү тийм. За тэгээд чамааг бол үнэлдэг тийм. Тэгээд 6-гийн аяг үзрээр ер нь чамтай нэг сэтгэл зүгээрээ хичнээн ойр биш байгаа ч гэсэн ингээд нэг чиний нэг сэтгэл зүгээр ингээд мэдрээд байгаа юм шиг тэр хүнд ингээд бас тийм санагдчих тийм бодол мэдрэмжүүдийг өгдөгөө гэсэн үг байна. Гэхдээ яаж байна гэхээр энэ хүн 9-ийн Wands үзэр айж ин тий ажиглж ин. Энэ Hanged Man үзрээр айж ин хүлээж ин ажиглж ин. За иймэрхүү байдлуудыг илэрхийлсэн хөзрүүд дэлгэгдсэн байгаад байгаамаа тий. За тэгэхээр тэр хүн бол таныг өдөрөөсөө зүгээр нэг энгийн нэгэн биш ээ. Өөрийнх нь хувьд бол одоо яг өөрт нь тохирсон айгуу тийм хүсэж байгаа хүн. Гэхдээ надад бол одоо арай лахтцсан юм уу гэж ингээ боддог л гэсэн үг шүү тий. За эдгээр хөзрүүдээр юм уншлаг болж байна. За одоо хамгийн эхний Inspire гэдэг хөзөр маань өөрөө Япон message card хөзөр байгаа. За таны сонголтын картын хөзрийг нэгсэндээ одоо тайлбарлаж уншиж өгье. За энэ болохоор одоо нэгсэндээ зүрх сэтгэлээ нээж ингэж одоо өөрийгөө илэрхийлэх хэлж байгаа хөзөр шүү тийм. За чиний хайртай хүндээ хайр болон талархлаа илэрхийлэх цаг нь иржээ гэсэн байна. Хайр гэдэг бол тийм хүлээж авах зүйл биш ээ. Өөрөө өгдөг зүйл гэж үтсэн байна. Хайр олон хэлбэртэй. Өгөх хайр, хүлээн авдаг хайр, хүлээх хайр, итгэх хайр, чимээгүйгээр хамгаалдаг хайрладаг хайр
гэж янз бүрийн олон хэлбэртэй хайрууд байна. Тийм. Одоо чи болохоор тий өөрийн мэдрэмжтэй үнэнч бай гэж. Сэтгэлээ нуухай болоо гэсэн мессеж ирж байна. Талархал, хайр хоёроо илэрхийлэх цаг нь иржээ гэдгийг хэлээд байгаа юм байна. За энэ нь болохоор энэ уншлагын нийт сэдвүүтэй холбогдох холбогдохгүй хамаагүй та өөрөө энергиэрээ энэ мессежийг сонссон учраас заавал энэ биш юм аа гэхэд та хэн нэгэнд талархал, хайрлаа илэрхийлэх цагаа гэдгийг хэлж байгаа шүү тий. За нөгөө хүний сэтгэл болохоор яаж юм те? Тэр ч бас чамд хэлэх зүйлтэй. Магадгүй хайр, магадгүй талархал, эсвэл бүр гоник, эсвэл бүр ганцаардалч байж магадгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь болохоор тэр дотроо юм хадгалж байна. Тиймээс чи тэр хүний сэтгэлийг нь одоо ингээд сонсох хэрэгтэй. Илэрхийлсэн бүхнийг нь сонсож, ярилцаж, хүлээн авах хэрэгтэй байна гэсэн. За ийм утга мессеж бүхий картыг сонгожээ та. За 50 энэ карт маань 50 одоо юу вэ? Юу гэдэг картын баталгаажуулалт affirmation хэсэгтэй байхгүй юу? За тэрэн дээр юу гэж үтсэн бэ гэхээр жикүри тийм одоо жикүригэр ч яг уу тийм 50 чин сэтгэлээсээ ярилцъя гэсэн үг. 50 чин сэтгэлээсээ ярилцъя гэсэн мессеж ирсэн байна. За тэгвэл танд хэрв энэ мессеж карт таалагдсан бол танд зориулагдсан юм шиг санагдсан бол за та комент хэсэгт 50 чин сэтгэлээсээ ярилцъя гэсэн мессеж үлдээвэл их баярлах болно. За ингээд 2 дугаар группийн эхний үндсэн хэсгийн уншлага дуслаа. За 2 нэмэлт хэсгээр та яг юуг мэдэж авах вэ гэхээр 2 дугаар групп дээр тэр чам руу холбоо барих уу? 1-р. 2-р нь болохоор чиний зүгээс яг юу хийвэл тэр хүн чамтай шууд холбоо барих вэ? Гэсэн хэсгүүдийг одоо нэмэлт хэсэг дээр үзнэ. Хэрв та нэмэлтийг сонирхож нэмэлтийг авч үзье гэж бодвол Facebook пэйж хуудасны чат бичээд нэмэлтийг авч болно шүү. Facebook пэйж хуудасны линкийг комент хэсэгт байршуулдаг байгаа. За уншлах сонссон танд баярлалаа гэлээ. За амжилт хүсье. За одоо 2 дугаар группийн уншлага эхлэх гэж байна. За 2 дугаар группийн сонголтын картууд. За Nine of Sticks, Devil, The Hanged Man. За 2 of Sticks, Strange, за 6 of Cups, жоохон карт марта хурдан дэлгээ явчихж байгаа. Дэлгэхэд карт яах вэ тийм ээ? Дэлгэцний дараагийн уншлага сонсох учраас айл болох цагийг л өмнөх гэдэг болсон шүү дээ. За стайро гэдэг нь болохоор одоо яг нэг одоо сэтгэлээ илэрхийлэх, нээх, ярилцах гэсэн утгатай. За энэ хөзрийг болохоор хамгийн сүүлд нь уншаад одоо утгыг нь одоо хэлье гэж бодож байна. За эхлээд тарууд хөзрийнхөө уншлаганд орчё. За тарууд хөзөр. За Nine of Wands өдрөөр юг илэрхийлж байна гэхээр тий. Чамаас яг ингээд нэг өөрийгөө жоохон хамгаалсан, жоохон тусгаарлах гэсэн жоохон тийм одоо юу гэдгийг ингээд жоохон зай барих гэсэн тийм баг зэрэг болгоомжилсан байгааг илэрхийлж байна тий. Одоо ягаад гэвэл дахиад ингээд шархлахгүй байгаа тий. Жоохон юм хаалттай хамгаалттай гэсэн байгааг илэрхийлээд байна л да тий. Эргэж нэг тийм шархлахаас айгаад байгаа нэг тиймэрхүү сэтгэл байна тий. Нэг л хаалттай хамгаалалтай байгаа байдлыг. За Devil үзэр нь болохоор тий чамд маш их татагдсан тий маш их хүчтэйгээр татагдсан тий хүчтэй хүсэл төрсөн бүр. Тэгээ хүчтэйгээр татагдсан таталцал үүссэн гэдэг тий. Чамааг одоо нэг тий чи болохоор одоо тэр хүний толгооноос бүр гарахгүй байна л да тэр бодол санаанаас нь гарахгүй байгаа гэсэн хэрнээ ингээд өөрийгөө хамгаалсан байдалтай. Бас энэ дээр яагаад вэ гэд ингээд өөрөөсөө асуугаад гайхсан байдалтай байгааг илэрхийлж энэ дээр бүр sex max гэж бичсэн. Ер нь их огцом хамааралтай тэр виноны зураг ер нь бас ингээд нэг тийм айгуу тийм юу яасан байна тийм огцмоор таталцсан
гэдгийг илэрхийлж шүү дээ. За хаан мен гэдэг хөзөр болохоор юу хэлэх гээд байна вэ гэхээр тий. Чамайг яг ингээд ойлгохгүй чичээж ин юмыг одоо нэг уруу нөгөө талаас нь нөгөө өнцгөөс нь өөр байдлаар одоо хүмүүс ингэж чамайг ийм л гэж хардаг бол чамайг арай өөр өнцгөөс өөр байдлаар харах гэж одоо хичээж оролдож байгаа гэсэн үг. За тийм байгаа учраас одоо энэ харьцаан дээр жоохон түр зургийн юм одоо зогсонгүй байдалтай байгаа байх харьцаа яг яасан мэддэхгүй нэг тийм ярилцахгүй энэ стайруу гэдэг үзэртэй холбогдоход ч гэсэн ер нь сайн ярилцаж ойлголцоогүй. Гэхдээ хин нэгийг одоо жоохон шаргалж гомдоосон байдалтай. За тэгээд чамайг ойлгохыг хичээж байгаа боловч одоо бас өөрийгөө ингэ шархлуулахыг хүсэхгүй яг тэр байдал дээр ингээд нэг жоохон зай завсар авцсан байгаа байдлыг илэрхийлээд байгаа гэсэн үг шинэ эдгээр үзрүүдээр. За top Wonders үзэр. Энэ үзэр маань болохоор тэ ирээдүйд болохоор чамтай холбоотой төлөвлөгөө бол бодож байна. Тэгээ бид хоёр одоо яг яасан дээр үү цааштай тий гэдэг дээрээ л бодоод байна гэсэн үг. Тийм цааштай энэ харьцаагаа яасан дээрөө тий. Тэгээд чам руу үйлдэл хийж алхам хийх үү яах уу гэдэг дээр одоо яг л ингээл тооцоолол бодоол байж байгаа шүү. Ирээдүйд хамт байхын тулд яах ёстой вэ тий? Эсвэл одоо хамт байхгүй бол яах ёстой вэ? Ер нь ингээл ерөөсөө ирээдүйнхээ талаар чамтай хамт байхгүй хоёрынхаа тал дээр ингээд одоо нэгсэнтэй төлөвлөлөөд бодоод байгаа л гэсэн үг тий. Шийдвэр гаргах гал одоо яасан дээр үгэл ер нь өөрийг чинь ойлгох гэж аль болох ингээд хичээж ин л да маш ихээр маш их хүчтэйгээр татагдаад байна тий. Энэ магадгүй 3 дахь харьцааны хүмүүс ч байх магадлал бас нэг жоохон тиймэрхүү мэдрэмж орж ирж л байна тий. За strange үзрээр юу илэрхийлэх гээд байна. Чамайг болохоор ингээд маш их тийм сэтгэл татам хүн гинэ тий. Хүчтэйгээр сэтгэл татам ингээд одоо ингээд өөрт ч юм гээд маш хүчтэй татагдаад байгаа болохоор одоо тийм маш ингээд хүнийг ингээд хүчтэйгээр татдаг хүн л гэж ингээд өөрийг чинь хараад байл та. Тэгээд бас өөрийг нь ингээд барьж жоохон гэж хянах хэмжээний тийм хүчтэй хүн гэж бодож байна да таны талаар. За Six of Wands гэдэг энэ хөзөр тий. Чи болохоор тэр хүнд одоо ингээд айгүй тийм дотн мэдрэмж өгдөг. Зарим үед нэг soul mate гэж хэлдэг шүү дээ. Soul mate чиг заяаны хан шиг нь ингээд одоо тийм нилээн өнгөрсөнд ингээд бас холбогдож исэн юм шиг мэдрэмж тийм одоо хуучин урд өмнө таньдагч байсан юм шиг тий. Нэг өмнө нэг мэддэг байсан хүнтэйгээ уулзсан юм шиг яг ийм нэг тийм soul mate-ийн харьцаа шиг ийм гүн гүнзгий ийм нэг ийм таталцал тэгээд нэг тийм халуун дулаан мэдрэмж тэгэл ер нь одоо та хоёр хичнээн одоо уулзаад уулзраад удаагүй байгаа ч гэсэн тэр хүнд аль хэзээний чиний талаар мэддгийн юм шиг тиймэрхүү сэтгэлдлүүдийг төрүүлдэг гэж байна. За Knight of Wands үзэр маань яг юу хэлэх гээд байна те. Тэр чам руу маш их хүсэлтэй байгаа ингээд татагдсан маш их хүсэлтэй. Ойртож алхам хийх хүслээр бол дүүрэн байгаа. Одоо энэ доороос нь зүгээр нэг ингээд шатчин гэсэн шиг үү те. Тэгээд яах гэж нэхэр ингээд нэг гинтийн докторгоо одоо яг нэг дүрлцсэн гал шиг юм энергитэй байгаа байхгүй юу? Одоо тэгэхээр тэр хүсэл нь тийм хүчтэйгээр хурдхан шиг очимоор одоо тийм ингээр ярих юм бол хурдхан шиг гүгээд очимоор хурдхан шиг дахиж очимоор яг нэг иймэрхүү мэдрэмж сэтгэлдлүүдийг төрүүлээд байж байгаа гэдэг байгаа байхгүй тэр хүн таны талаар бодохдоо тийм. За Nine of Pentacles үзэр мөн болохоор тийм чамайг өөрийн гэсэн үн цэнтэй, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, өөрийн гэсэн тийм хүсэл мөрөөдлийнхөө төлөө баг ингээд хийх юм хийчихсэн одоо бие даацсан тийм. Тэгээ хүсэл нь юу гэдэг лээ? Одоо тийм нэг өөрийн гэсэн тийм байр суурьтай, хүсэл мөрөөдөлтэй хийх юмдаа хүрсэн өөртөө сэтгэл хангалуун байдаг тийм амархан одоо тэгэж хүрчээр төвшний хүн гэж боддоггүй гэж бас тэгж гаргаж ирж байгаа тийм. За тэгээд ингээд саяын үзрүүдэд нийтэд нэвтрээд унших юм бол яг юу хэлэх гээд байна хэр те. Энэ хүн чиний талаар бодохдоо маш онцгой нэгэн. Маш хүнийг татах хүчтэй
Тэг хүнийг сорон шиг л татдаг. Тэгтээ хүнийг тэгж амархан өөртөө ойртуулах хүн биш ээ гэж үздэг гэсэн үг. За энэ дээр бас энэ devil mavil гэж жоохон тийм доод төвшний энерги юмнууд бол байгаад байгаа тийм. Чамд хүчтэй татагдсан тэр одоо нэг татагдсан одоо бодол сэтгэлдээ хөдлөгдөд айгүй хурдан чам дээр очихыг хүсдэг энэ төр. Бас нэг тим юм байна тийм нэг бодонгууд хурдхан шиг гүйж чад уулзмаар энэ төр санагддаг. Тиймэрхүү энергиуд бас гарч ирж байгаа шүү тийм. За тэгээд чамааг бол үнэлдэг тийм. Тэгээд 6-гийн аяг үзрээр ер нь чамтай нэг сэтгэл зүгээрээ хичнээн ойр биш байгаа ч гэсэн ингээд нэг чиний нэг сэтгэл зүгээр ингээд мэдрээд байгаа юм шиг тэр хүнд ингээд бас тийм санагдчих тийм бодол мэдрэмжүүдийг өгдөгөө гэсэн үг байна. Гэхдээ яаж байна гэхээр энэ хүн 9-ийн ванс үзэр айж ин тий ажиглж ин. Энэ хангад мэн үзрээр айж ин хүлээж ин ажиглж ин. За иймэрхүү байдлуудыг илэрхийлсэн хөзрүүд дэлгэгдсэн байгаад байгаамаа тий. За тэгэхээр тэр хүн бол таныг өдөрөөсөө зүгээр нэг энгийн нэгэн биш ээ. Өөрийнх нь хувьд бол одоо яг өөрт нь тохирсон айгуу тийм хүсэж байгаа хүн. Гэхдээ надад бол одоо арай лахтцсан юм уу гэж ингээ боддог л гэсэн үг шүү тий. За эдгээр хөзрүүдээр юм уншлага болж байна. За одоо хамгийн эхний Inspiro гэдэг хөзөр маань өөрөө Япон мессеж карт хөзөр байгаа. За таны сонголтын картын хөзрийг нэгсэндээ одоо тайлбарлаж уншиж өгье. За энэ болохоор одоо нэгсэндээ зүрх сэтгэлээ нээж ингэж одоо өөрийгөө илэрхийлэх хэлж байгаа хөзөр шүү тийм. За чиний хайртай хүндээ хайр болон талархлаа илэрхийлэх цаг нь иржээ гэсэн байна. Хайр гэдэг бол тийм хүлээж авах зүйл биш ээ. Өөрөө өгдөг зүйл гэж ütсэн байна. Хайр олон хэлбэртэй. Өгөх хайр, хүлээн авдаг хайр, хүлээх хайр, итгэх хайр, чимээгүйгээр хамгаалдаг хайрладаг хайр гэж янз бүрийн олон хэлбэртэй хайрууд байна тийм. Одоо чи болохоор тий өөрийн мэдрэмжтэй үнэнч бай гэж. Сэтгэлээ нуухай болоо гэсэн мессеж ирж байна. Талархал, хайр хоёроо илэрхийлэх цаг нь иржээ гэдгийг хэлээд байгаа юм байна. За энэ нь болохоор энэ уншлагын нийт сэдвтэй холбогдох холбогдохгүй хамаагүй та өөрөө энергиэрээ энэ мессежийг сонссон учраас заавал энэ биш юм аа гэхэд та хэн нэгэнд талархал, хайр илэрхийлэх цагаа гэдгийг хэлж байгаа шүү тий. За нөгөө хүний сэтгэл болохоор яаж юм те? Тэр ч бас чамд хэлэх зүйлтэй. Магадгүй хайр, магадгүй талархал, эсвэл бүр гоник, эсвэл бүр ганцаардалч байж магадгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь болохоор тэр дотроо юм хадгалж байна. Тиймээс чи тэр хүний сэтгэлийг нь одоо ингээд сонсох хэрэгтэй. Илэрхийлсэн бүхнийг нь сонсож, ярилцаж, хүлээн авах хэрэгтэй байна гэсэн. За ийм утга мессеж бүхий картыг сонгожээ та. За 50 энэ карт маань 50 одоо юу лээ? Юу гэдэг картын баталгаажуулалт affirmation хэсэгтэй байхгүй юу? За тэрэн дээр юу гэж ütсэн бэ гэхээр жикүри тийм одоо жикүригээр ч яг уу тийм 50 чин сэтгэлээсээ ярилцъя гэсэн үг. 50 чин сэтгэлээсээ ярилцъя гэсэн мессеж ирсэн байна. За тэгвэл танд хэрв энэ мессеж карт таалагдсан бол танд зориулагдсан юм шиг санагдсан бол за та комент хэсэгт 50 чин сэтгэлээсээ ярилцъя гэсэн мессеж үлдээвэл их баярлах болно. За ингээд 2 дугаар группийн эхний үндсэн хэсгийн уншлага дуслаа. За 2 нэмэлт хэсгээр та яг юуг мэдэж авах вэ гэхээр 2 дугаар групп дээр тэр чам руу холбоо барих уу? 1-р. 2-р нь болохоор чиний зүгээс яг юу хийвэл тэр хүн чамтай шууд холбоо барих вэ? Гэсэн хэсгүүдийг одоо нэмэлт хэсэг дээр үзнэ. Хэрв та нэмэлтийг сонирхож нэмэлтийг авч үзье гэж бодвол Facebook пэйж хуудасны
чат бичээд нэмэлтийг авч болно шүү. Facebook пэйж утасны линкийг комент хэсэгт байршуулдаг байгаа. За уншлах сонссон танд баярлалаа гэлээ. За амжилт хүсье. За 3 дугаар группийн уншлага эхлэх гэж байна. За 3 дугаар группийн сонгогдсон хүзрүүд. За хортгоо шиг дэлгээд явчихнаа. 3 дугаар групп. Нэмэлт уншлагтаа явагдаж байгаа учраас цаг нэлээд ороод байгаа. За тийм болохоор олон карт марта тайлбарлахгүйгээр эхлээд шууд дэлгэж тавьж байгаа. За тэгээд уншлагандаа орно. За таны эхний сонгосон одоо Ютакаса гэдэг нь болохоор тийм одоо юу гэх юм сэтгэл хангалуун ханамжтай байгаа байдал, эд баялагтай байгаа байдал, элбэг дэлбэг байгаа байдлыг аз жаргал хангалуун байгаа байдлыг одоо илэрхийлсэн картыг та сонгожээ. За энэ хүзрийн мессеж карт нь болохоор эхний хамгийн дөрөв танд тайлбарлаад өгчээ. За энэ юу хэлэх гээд байна вэ гэхээр тийм удахгүй чиний амьдралд элбэг дэлбэг байдал орж ирж байна. Чиний өмнө нь хийсэн бүх хичээл зүтгэл, хүлээлт, төвчээр одоо үр дүнгөө өгч эхлэх гэж байна. Энэ нь зөвхөн мөнгө биш, аз, боломж, сэтгэлийн баяр, сайн мэдээ бүгд зөв цагтаа чам дээр ирнэ гэсэн мессеж. За зарим хүмүүст нь болохоор тийм ээ гинтийн орлого, боломж, амьдралд нь ахиц гарнаа. Тийм яагаад одоо гэж бүр ингээд тэр одоо юу гэх юм гайхмаар тийм одоо цаг үе таны амьдралд ирж байна гэсэн үг шүү дээ. За та их сайхан картыг сонгож одоо өөрийнхөө энергийг сонгож байгаа учраас энэ мессеж бол танд зориулагдсан мессежүүд ирж байгаа гэж найдаж байна. За нөгөө одоо таны бодож байгаа тэр хүн те та энэ уншлагын сэдвтэй тэр чиний талаар юу бодож байна гэсэн байгаа шүү дээ. Тэр чиний талаар бодож байгаа тэр хүн чинь болохоор те хүний сэтгэл нь болохоор яг ямар байна гэхээр тэр хүн чамтай тайван, аз жаргалтай, элбэг дэлбэг одоо хангалуун харилцаа үүсгэхийг хүсэж байгаа. Тэр чамд санаа зовох зүйл өгөхийг хүсэхгүй. Ирээдүйг бодож байна. Ажил бас хувийн амьдралаа тэнцвэржүүлэхийг хичээж байна гэсэн байна. Чиний инээмсэглэл бол түүний хувьд хамгийн үнцэнтэй зүйл нэ гэсэн байна. За энэ карт маань одоо нөгөөсөндөө affirmation хэсэгт байхгүй. Affirmation гэдэг нь болохоор картыг ингээ баталгаажуулдаг мессеж хэсэгтэй гэсэн үг богино. За хэрв саяын мессежүүд танд таалагдсан, таарсан бол та комент хэсэгт 2 гаргаад дэлгээд хүлээн авъя гэдэг комент үлдээгээрэй. За ингэж энэ мессежийг энэ картыг сонгосон таны энерги баталгаажих юм аа. За хэрв та ийм юмд итгэдэг бол комент хэсэгт тийм олдгорой, сэтгэлдээ үлдээгээрэй. 2 гараа дэлгээд хүлээн авъя гэсэн. За одоо болохоор юу хэлэх гээд байна вэ гэхээр тийм ээ. Энэ уншлагын гол тэр таны талаар юу бодож байна вэ гэдэг уншлагыг хийе. Таргад үзрийнхаа. За тэр болохоор таныг тийм зүгээр нэг хүн биш ээ. Амьдралын төвшөнд харж байна уу гэдгийг нь шууд хэлж байна тий. Ерөнхийдөө ингээд картын нийт уншлагаас харахад тий таныг тийм амьдралын төвшөнд бүр ингээд хамт амьдрах хань ижлийн төвшөнд харж байгаа гэдгийг ерөнхийдөө нь бол богино мессежээр хэлэхэд бол тийм үг хэлж байна. За одоо задлаад явъя тий. Эсо бонц хүзэр маань юу хэлж байгаа гэхээр тэр бол чамд хүчтэй татагдсан. Маш их тэр сонирхлыг нь одоо өдөгсөн тий. Тэр хүний бүрэн сонирхол үнэхээр ингээд одоо тийм одоо өөрөө төсөөлшгүйгээр ингэж бүр их тийм asta нэг сэтгэлд нь галассан гэдэг шиг тий. За нэг иймэрхүү байдлын мэдрэмжийг тийм танаас авсан гэсэн үг. За King of Cups гэдэг хүзэр маань юу хэлж байна? Чамд үнэхээр ингэж одоо ингэ сэтгэлд ингэ гүн гүнзгий сэтгэлтэй болж байгаа тийм. Тэгтээ өөрийгөө нэг жоохон барьцсан байгаа. Одоо тэгж нэг залуу хүн шиг гүү царайгаад байдаг энерги биш л те. Нөө би чам таартай юм тэмгээ өгөөд байдгүй. Тэгтээ дотоод сэтгэлийн гүндээ бол маш их одоо сэтгэлтэй одоо барьж тогтоож байгаа гэсэн тийм.
Тэгээ нэлийн юм тогтвортой хайрыг илэрхийлдэг үзрөө гэсэн үг шүү дээ. Чухал хэрнээ тогтвортой хайрыг. За дайт үзэр мань болохоор те одоо ер нь бол үхэл гэдгийг илэрхийлдэг. Үхэл нь өөрөө шин эхлэлийг авчирдаг гэж үздэг байхгүй тийм. Тэгэхээр шин эхлэл гэсэн л одоо санаа ер нь бол тийм. Чи тэр хүнийг амьдралд нь болохоор одоо бүр ингээд маш өөр ингээд шин эхлэл, шин амьдрал, шин өөрчлөлтийг авчирсан гэж харж байгаа байхгүй тэр хүн. Өмнөх хүнээс нь болохоор шал өөр байсан тийм. Энэ хүнтэй болохоор одоо чамтай болохоор тийм бүх зүйл одоо ингээд өөр байж болох юм байна гэсэн юм бодлыг төрүүлсэн гэсэн үг тэр хүнд. За high priestess үзэр болохоор яг юу вэ гэхээр тий чамааг нууцлаг. Тий. Ойлгоход айгу тийм хэцүү хүн гэж боддог. Өөрийгөө айгу нэг тийм нууцлаг чиний дотоод ертөнцийг болохоор маш тийм гүн гүнзгий ертөнцтэй. Тэгсэн хэрнээ чамааг тийм бүрэн дүүрэн таниагүй ч гэсэн чам руу маш их тийм гүн гүнзгийгээр татагдж байгаа. За тийм байдлыг илэрхийлж байна. За Hierophant хөзөр мань яг юу вэ? Чамтай үнэхээр юм нэг ирээдүй харж байгаа. Үнэхээр одоо амьдрал болохыг хүсэж байгаа. За одоо үнэхээр чамааг арай бусдаас онцгой, надад тохирох хүн тий. Үнэхээр миний хайж исэн хүн гэсэн. За иймэрхүү маягаар одоо өөрийг чинь бодож байгаа гэсэн үг шүү. За Two of Cups гэдэг нь бол бас яг юм хайр бүр цэвэр хайрын сэтгэлийг илэрхийлсэн үзэр тийм. Хоёр талаас яг юм харилцан талцал энэ хүн одоо чамайг ч гэсэн өөрийг чинь ч гэсэн өөрлөгөө татагдж байгаа. Би ч гэсэн энэ хүн татагдж байгаа. Бит хоёр бол хоёулаа хоёр талаасаа татагдж байгаа гэж одоо энэ хүн бол бодож байгаа гэсэн үг тийм. Тэгж бодож дүгнж байгаа гэсэн үг. За. Тэгээ сэтгэл нь болохоор тийм одоо нэг сэтгэл тэгээ бодит байдал хоёроо ингээд нэгсэндээ тэнцвэржүүлж байгаа. Тэг хөнгөн хандахгүй тийм. Ер нь энэ харьцаанд ерөөсө хөнгөн хандахгүй. Жохон нэлийн сериозны ингээд одоо ягаад гэвэл нэлийн ирээдүй харж байгаа учраас одоо нэлийн юм чухалчлан авч үзэж байгаа гэсэн үг тантай холбоотой харьцаан дээр. Тэг бас яг тэр justice үзрийг юу илэрхийлж яах нэхэр одоо харьцаан дээр айгуугаа шудраг байхыг хүсэж байгаа тийм. Яг тэгвэл нэлийн алсын ирээдүй хамт харж байгаа учраас харьцаан дээр зөв бөгөөд айгуу тийм шудрах шийдвэртэй байх байдлыг одоо хүсч одоо хичээж байгаа гэсэн. За иймэрхүү үзрүүд тань дээр эхний одоо юун дээр дэлгэгдэжээ тийм Юдакаса гэдэг тийм аз жаргалын элбэг дэлбэг байдлын үзрийг сонгосон таны уншлага одоо ийм тарот үзрүүд дэлгэгдсэн байна. За яг товчхон ингэж нэгтгээд хэлэхэд яг юу хэлэх гээд байна гэхээр те энэ болохоор таны болж үзэж байгаа энэ хүн бол зүгээр нэг юм краш бол биш те тантай бүр урт удаан хугацаанд ингэж доктортой ирээдүйг харж тантай одоо шал өөр өнцгөөс харцахыг хүсэж байгаа. За тийм хүний энерги шүү тийм чамтай одоо нэгсэндээ те чам сэтгэлтэй хос болохыг хүсэж байгаа. Чамтай бол тийм ирээдүйтэй хүн чамайг өөрийг чинь хувь хүний хувьд айгүй тийм ирээдүйтэй хүн гэж үздэг. Одоо хань байж болох тийм хүн гэж. Богино төр зүрийн хугацааны мөрөөсө бодоогүй хүн шүү гэж хэлэх гээд байна л да. Гэхдээ яг одоо яг гэж нэхэр жоохон сэтгэлээ бариад байгаа тийм бүхнийг бодож бүхнийг зөв хийхийг хүсэж байгаа. Яагаад барьж байгаа вэ гэхээр алдаа гаргахгүй байхыг хүсэж байгаа. Яагаад өөрөө тэр хүний хувьд тийм хэмжээний чухал байр суурьнд байгаа хүн учраас ямар ч алдаа гаргахыг хүсэхгүй бүх юмыг зөв байлгахыг хүсэж байгаа учраас жоохон одоо тийм магадгүй жоохон удаанаар урагшилж байгаа энерги гэсэн үг шүү. За 3 дугаар групп sorry. За 3 дугаар групп дээр үндсэн одоо хэсгийн уншлага энэ хүрээд ерөнхийдөө өндөрлж байна. За дараагийн нэмэлт картн дээр нэмэлт карт биш нэмэлт хэсэгтэй байгаа. За нэмэлт хэсгээр болохоор яг юг үзэж өгөх вэ гэхээр тийм яг тантай одоо тийм сая үндсэндээ жоохон ингээ гарлаа тийм. Тэгтээ тэр чамтай яг ямар харилцаанд хүсэж байгаа вэ гэдгийг бас илүү дэлгэрэнгүй ингээд одоо ухна тийм ухаж үзэн дэлгэлж үзэн. За хоёрдугаарт нь болохоор тийм та хоёрын харилцаа хэрхэн өрнөх вэ? Эхлүүлээд гэх юм бол одоо энэ харилцаа ер нь цаашид яаж өрнөх вэ гэдэг талаас нь үзэх гэж шүү.
За хэрв та нэмэлт хэсгийн уншлагыг авахыг хүсэх юм бол Facebook пэйж хуудасны чат руу мессеж бичээд нэмэлтийг авч болдог байгаа. За энэ хүртэл сонссон танд баярлалаа гэлээ.